Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрд ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандинан өвлөж, хүн төрлөختний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. Мэдэх түн сахих түн. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг үндсэн хууль сурталчлах цуврал нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрч байна. Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 47 дугаар зүйлд багтсан шүүх эрх мэдлийн хүрээнд энэ удаагийн дугаараа бэлтгэлээ. 1990 оны ардчилсан хөдөлгөөний үр дүнд Монгол улс шинэ нийгэм байгуулах шаардлага тулгарч, үүнтэй холбогдуулан шинэ үндсэн хууль батлах зүй тогтол гарч иржээ. Энэхүү шинжилгээний үр дүнд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нийт тус бүрээс төлөөлөл 430 депутат сонгож бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлыг байгуулсан юм а. Ардын их хурлын гол үүрэг бол Монгол улсад байнгын ажиллагаатай парламент буюу улсын баг хурлыг байгуулах явдал байлаа. Ингэснээр ардчилсан шинэ үндсэн хуулийг баталж төрийн эрх мэдлийг хуваайлах эрх зүйн зохицуулалт хийх болсон юм а. Ардын хурлаас улсын баг хурлд шинэ нийгэм байгуулах эрх зүйн зохицуулалтыг хийж үндсэн хууль боловсруулах батлуулах үүрэг өгсөн. Ийхүү 1992 онд ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан юм а. Их хурл ерөнхийлөгч засгийн газар шүүх эрх мэдэл буюу шүүх засаглал гэж нэрлэж байгаа энэ дөрвийн бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалтын хувьд бол одоо үндсэн хуульд дор нь их сайхан нарийн тусгаж ирсэн. Нийтэд энэ дөрвөн байгууллага энэ төрлийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагааны талаар аваад үзэх юм бол 22 жилийн туршид болгох гэж, бүтээх гэж, хөлөө олох гэж ханаал зүтгэж явлаа. Мөн энэ 70-с дотор асар их ажил хийгдсэн. Энэ болгоныг одоо доожж барашгүй юм. Ер нь шүүхийн тухай 4-р бүлэг гэж байдаг хаа те. 4-р бүлэг бол тэнд нэг ер нь одоо ажгүй сайн бүлэг болсон гэж боддتي. За гэхдээ бас одоо төгс төгөлдөр гэж юм байхгүй. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс хараад амьдралаар болж байгаа одоо процессуудыг ингээ ажиглаад хараад байхад одоо ерөнхийлөгч одоо томилдог. Бүр ялангуяа одоо тэр дээд шүүхийн ерөнхий шүүгчийг ерөнхийлөгч томилдог нь одоо хаашаа юм болоо гэж ингэж боддог байхгүй юу? Шүүх засаглалд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас хараат бус байж гагцхүү үндсэн хуульд захирагдана хэмээн үндсэн хууль заасан байдаг. Шүүгчдийн хараат бус бие даасан байдлыг хангах нь хүний эрх чөлөөний үндсэн нөхцөл болох талаар хүний эрхийн түгээмэл тунхаглал шүүгчдийн олон улсын комиссийн 2004 оны хүний эрхийг эрхэмлэн сахих тухай Берлиний тунхаг 1992 оны ардчилсан үндсэн хуулинд Монгол улс шүүгчдийн хараат бус бие даасан шударга байдлыг тунхаглан түүний эдийн засгийн баталгааг төрийн нэг чухал үүрэг болгон заасан. Саяхан батлагдсан шүүхийн тухай багц хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлд бүх шатны шүүхийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн улсын хурлд шууд өргөн мэдүүлэх бүрэн эрхийг олгосон. Энэ нь шүүх засаглалыг засгийн газар сангийн яамнаас төсвийн хувьд хараат байсан тогтолцоог өөрчилсөн том шинжилгээ юм гэдгийг салбарынхан хэлдэг. За шүүх засаглалын хувьд бол ерөөсөн уншаад үзвэл энэ үсрэх юм байна. За тэгээд шүүх засаглалын тогтолцоо, бүтэц, үйл ажиллагааных нь чиглэл үндсэн хуульд маш тодорхой тусгагдсан. За ер нь шүүх засаглалын хувьд бол бас энийг хамгийн гол их нарийн ярьсан зүйл бол өнгөрсөн тогтолцоонд бол бас нөлөөлөх хандлага байсан шүүгчид шүүх байгууллагад. Тэгээд энэ хадгалгаас нь ангижруулъя. Шүүх бол хинээс хамаарахгүй байх ёстой. Бие дааж ажиллах ёстой. Аганцхан тэр залуур хүч удирдлага нь юу гэвэл хууль байх ёстой л гэж ингэж баталсан. Тэгээд яг энэ төвшнгөөс нь хараад үзэх юм бол
бас шүүмжилтэй хандах энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас шүүмжилтэй хандах зүйл бий. Гэвч энэ 22 жил дотор бол энэ байгууллага үндсэн хуулиа хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, тэгээд өөрсдөө одоо байр сууриндаа гарах энэ талаар бол их л зүйл хийж одоогийн төвшин дээрх юм бол хөөх юм арга ивэ олох гэж, хөлөө олох гэж, зүгшрэх гэж зүтгэж яваа шин залуу олон болсон хүчинтэй ийм хамт олоо. За ер нь одоо ингээд амьдралдаар үзэж яхад бол шүүх буруу шийдсэн, шүүхэд гомдж гин гэсэн юм л одоо гардгаас биш, шүүх сайхан шийдчихлээ одоо баярлалаа гэсэн юм би ер нь үзэж байгааг юм байна. Сүүлийн хэд хоногт би 2-3 та юм та таардлаа. Жишээлбэл тэр Golden Park-ийн нөхдүүд одоо шүүхтэй баярлалаа гэж ярьж байна. За нэг эмэгтэй бас одоо ямар ч асуудлаар шүүх одоо зөв шийдлээ гэж ярьж байна. За миний яг амьдрал дээр ихэд манай байрны хажуу талд нэг байшин бариад бас шүүхээр явсан манай байрныхан. Тэгээ анхан шатны шүүхээр одоо яваад бас нөгөө барилга барьдаг талд гарчаад 2 дахь шатны захиргааны хэргийн шүүхээр бас Орсын суугчдын талд одоо шийдвэр гарч ирсэн, бас энэнд баярлж ил явдгийн. Тэгтэр зэрэг бас нэг тийм жаахан дэвшил байгаа юм болов уу гэж хараад байгаа юм. За тэгтээ бас одоо юм бол одоо бүгд л одоо зөв сайхан байх одоо байж болдгоо шүү дээ амьдралдаар. Ер нь одоо шүүгчдийн цалинг нэмж байгаа өөрөөр одоо эдийн засгийн хараат бус болгож гэн гэдэл одоо ерөнхийлөгчөөсөө ч одоо дээгүүр одоо цалин өгөөл ингээд байна. Тэгтэр зэрэг энэ аргыг ер нь одоо за ер нь шүүхийн цалин нэмэх бол буруу биш л дээ. Тэгтээ ер нь одоо тэр шүүгчтэйг ажил бол яасан гэж хүн талаас нь тэр чин шудраг байвал, тэр хүн шудраг байвал ер нь их цалинчиг авчээсэн, бага цалинч авчээсэн шудраг л зүйдэр гарах ёстой шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо хүн талаас ажиллах нь одоо арай дээр юм болов уу гэж энэ шинжилгээ хүрээнд одоо хийж байгаа ажлыг тэр талаас нь одоо төлхөө ажил бол зүгээр юм уу гэж ингэж боддөө. Бүгдээр хуулиа дээдлий, дэвжий, дэвший тэгэл заахан хөгжил дэвшлэх орой дөрөө сансантай хөрий гэж л би бод явдгийг нэгээл ард түмэндээ олон юм ярьлгүйгээр хуулиа дээдлий аа. Шүүхийн үндсэн тогтолцоо улсын дэд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум буюу сум дундын дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү иргэн захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнсан шүүхийн үйл ажиллагаа шийдвэр нь улсын дэд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно. Шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Шүүх улсын төсвөөс санхүүжин шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана хэмээн заажээ. Мөн үндсэн хуульд шүүгч хараат бус байж гагцхүү хууль захирагдана. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурал ба засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан эргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Тухайлбал миний хувьд бол яг шүүгч хүнийг тэр хөдөлмөрийг шүүн таслах ажиллагаа явуулаад зогсож байгаа тэр шүүгчийг би бол мэс заслын ширээний ард хүний амнаас өрсөлдөд зогсож байгаа тэр мэс заслын эмчийн үйл ажиллагаатай л би холбож боддог юм. Тийм учраас бол би энэ шүүгчдийн ажлаас улс их орны ирээдүй хүний хэн болох вэ? Яаж улс их орны баттай ирээдүйтэй гүчин энэ улсын иргэн болох вэ гэдэг бол тэр шүүгчийн тэрв хүмүүчийн дэнснээс л амарч идэг учраас би шүүхийн байгууллагын ажлыг бол асар их хүндтэй, маш хариуцлагатай ажил гэж боддог. Эдийн засгийн талаар хараат биш байж болно юу гэж. За ер нь бол одоо ингэж сүүлийн үед одоо бидний баталсан үндсэн хуулийн бүхэл хүчин чадлыг бараагүй бүрэн дүүрэн ашиглаагүй мөртлөө үндсэн хуулийг өөрчлөх тухай ярьдаг юм. За тэгвэл ер нь одоо манай ангийнхан гэдэг юм уу надтай сүг үндсэн хууль баталсан улсууд бол маш сайн хууль болсон. Энийг одоо өөрчлөх шаардлагагүй гэж ингэж үздэг юм.
За би бол одоо тэр олонтойгоо бас санал нийлдэггүй хүн. Ер нь үндсэн хуульд бол одоо бүр тулгамдсан өөрчлөх ёстой юм байна гэж ингэж үздэг юм. Жишээлбэл одоо ингээл би бол одоо ингэж үзээд байгаа юм л да. Энэ 76 одоо гишүүн бол ер нь одоо улс төрийн одоо бүхэл улс төр эдийн засгийн амьдралд одоо бүр өөрийнхөө орохгүй юмд хуруу дүрээд ороод нөлөөлөд байна уу гэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг ер нь одоо төрийн тогтолцоогоо өөрөөр үндсэн хууль жижигхэн засвар хийхээр биш. Төрийн тогтолцоогоо нэг эргэж харах цаг нь болсон юм уу гэж. Хэрвээ төрийн тогтолцоон зөв голдролдоо орчих юм бол дагаалын шүүх прокурор хуулийн гэдгийг энэ чинь бас л зөв голдролдоо ороод явчихна гэж ингэж бодд юм бэ. Үндсэн хууль маань нэг талаасаа дэлхийн одоо эрдэмтэд хууль зүйд эрх зүйд байгууллагуудын энэ үндсэн хууль энэ засаг төрийн манай эрдэмтэн мэргэдэд судалсан тэдний судалгаа тэдний дэм тусалцаа орсон нөгөө талаасаа үндсэн хуулийн бүтц бүрэлдэхүүнэнд одоо оролцож энэ баталсан хүмүүсийн дийлэнх олонх нь ерөөсөө л энэ шүүх засаглалтай тухайлбал одоо сум нэгдлийн даргаас өксүүлэл аймаг хот дүүргийн дарга үргэлж энэ шүүгч нартайгаа шүүх байгууллагатайгаа тулж явсан байгууллага учраас бол энэ байгууллагын ирээдүйн хэтийг их сайн мэдэж сайн оролцож исэн. Тэгээд дэлхийн жишг энэ дээрээ холбоод ярьсан. Олон хүн энийг бол ганцхан л тэр байр сууриас шүүх хохироож болохгүй, шүүхт нөлөөлж болохгүй л гэсэн. Энэ чиглэлд гол төлөв яригдаж их зэгцтэй болсон хууль гэж хэлмээр байна. Хуулийн дээр бол ерөнхийлөгч одоо их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд одоо хэн ч одоо шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй гэдээ одоо цагаандар хараад бичсэн байдгийг. Ер нь ингээд амьдралдаар ингээд үзэж яхад за ингээл энэ нөлөөнд орчуудаа гэж харахаар юмнууд бол зөндөө гардаг. Тэгэхээр зэрэг шүүхийн хараат ус байдал өнөөдөр бол хараахан хэрэгжиж чадаагүй л гэж үзэх үндэстэй. Ерөөсөө амьдралдаар бол тэгж хардахаар энэ зөндөө л гардаг штэ. Тийм учраас энэ өөрчлөлт бол цаашдаа шаардлагатай л бол таарч байгаа. Монгол үндэстэн бол жирийн иргэдээсээ эхлээд төрийн өндөрлөгт гарсан хүмүүс нь хүртэл хуулиа дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Бүгдээрээ хуулиа дээдлцгээе. Монгол улсын ерөнхийлөгч санаачилж улсын хурлаар баталсан шүүхийн шинтгэлийн багц хууль өнгөрсөн оны 4-р сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Шинээр мөрдөгдөн эхлэж байгаа шүүхийн шинтгэлийн багц хууль дотор шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай, хуульчийн эрх зүйн байдлын тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, эвдрүүлэн зуучлалын тухай хуулиуд багтаж байгаа юм а. Шинэ хуулиуд хэрэгжснээр олон жилийн турш шинжилгээний салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлж ирсэн шүүх хуулийн салбарт ардчлалын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж байна. За шүүхийн шинжилгээний асуудыг бол ер нь одоо миний ойлгож байгаагаар бол 2000-ад оны сүүлийн одоо 2-3 парламент дамжиж одоо яригдж байгаа. Шүүхийн шинжил хийх одоо шаардлага байснаагүй шаардлага байсан. За шүүхийн шинжилгээний асуудлаар бол энэ сүүлчийн парламентын үед бол бас нэлээд тийм дөрвтойхон өөрчлөлт гарч ийнэ үү гэж ингэж үзэж байгаа юм. За энэ дээр одоо шинжил дээр миний одоо хамгийн одоо юу гэдгийг дөрвтойхон өрөөгөөж өгч байгаа зүйл нэгтэр зэрэг шүүхийн ерөнхий зөвлөлийг одоо тусад нь гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхийн ерөнхий зөвлөл одоо боловсон хүчнийхээ бодлого одоо юмыг мэддэг болсон явдал бол их зөв юм болов уу гэж. Хуучин бол ерөнхий шүүгчийн шүүхийн ерөнхий зөвлөлөө даргалж яйсан үед бол одоо арай л биш л байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ их зөв юм хийчихээ юу гэж бодож байдгийн. Шүүхийн шинжилгээний тухай хуулиуд гарч байна. Зах үр дүнд өгч байна. Гэвч энэ дээр бас зөрчилтэй юм гарч гарангуудаа шүүмжилэгдэж байна. Дутуу гэдгүй харсан зүйл байна. Энийг шинсэр гэсрэг дээр нь
мэдэгдэж байгаагийн засварлуулах төдийгүй энэ урт удаан мөрдөгдөх энэ салбарын амин сүнс болсон энэ үндсэн хуулиас үнэлж гарсан салбар хууль юм шүү. Энэ дээр дахин шүүмжил гаргахгүй юм шүү гэдгийг бодож ухаж нэгмөр засах хэрэгтэй. Тэгэхдээ одоо шүүмжилсэн болгоны, хилсэн болгоны тэр байр суурнаас хандаад буцаагаад божигнуулаад байж болохгүй гэж боддог. Гэхдээ энийг бас цаг үетэйгээ өнөөдөр манай их орон юу илээ? Өнөөдөр эдийн засгийн хямралд орчоод хүнд байгаа үед шинээр байгууллага одоо яг байгуулад байх уу? Цалин мөнгөний одоо тэр төвшөнд одоо бусдаас өндөр тавьсан өөрөг хариуцлагатай нь холбосон гэсэн тэрийгэ бас эргэж харж үзэх үү гэдгийг хуулиа өөрчлөхгүй ч гэсэн найс цааш харах юм би. Нөгөө талаас улс их орны онцлог, манай орны энэ тогтоц, энэ гоцсорны суурьшлийн төвшин, энэ хот суурьны байрлал энтэй холбогдуулаад шүүхийн бүр байрлал бүтцгүүний хувьд тэгээ бид чи иргэдээ ойртно гэхэд зарим юмыг холдуулаад ажиллаа гэсэн ийм ойлголт байгаагийг бас харж үзэх ёстой. Тэгээд ийм иж бүрэн хараад энэ хуулиа бол бас нэг мөр өөрчилчих ёстой. Дахрын алба хэрэгтэй хэрэггүй гэж яриад байгаа саяж байхгүй болох тухай засгийн газар ярьж ил байна л дээ. Яг үндсэн хуулийн тэр заалт тэр талаас нь аваад үзэх юм бол цагдаагийн байгууллага гэдэг бол нийтдэн төвшөнд нь базаад хүчний байгууллага гэж нэрлээд байгаа ч гэсэн цагдаагийн байгууллага бол засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн. Тийм биз дээ. Гэтэл дахрын алба гэдэг бол шүүх бүтцийн бүрэлдэхүүнд байгуулсан түүний гар хөл болж тэр хоригдож байгаа хүн, хорих гэж байгаа хүн, шүүх гэж байгаа хүн тэнд тус нэмэр болж хэрэгтэн одоо нүүдийн гэрч болж байгаа хүн тэр хохирогчийг хамгаалахад энэ өөрийнх нь бүтцийн байгууллага байх ёстой байгууллага гэвч өнөөдрийн төвшөнд бас 1-2 жил ойрын бүтцтэй бол энэ байх ёстой бүтц гэдгийг ойлгоод зүгээр энийг цомхон заримдаа зарим хүч болцоогоо дамаа орон нутагт бол дахрын цэрэг гайл нэг 2 сүрхий увцастай 2 хүн цагдаагийн байгууллагын хүн гайл бас нэг 2-3 хүн гэж байснаас бас сум орон бол бас дархаа бутархай цөөхөн бүх хүн мэддэг энэ онцлогтон тохируулаад бас байлгах ёстой. Мөн үндсэн хуульд улсын дээд шүүх, ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэн шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын дээд шүүхийн шүүгчийг улсын хурал танилцуулснаар бусад шүүхийн шүүгчдийг шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно хэмээн заасан байдаг. Хууль зүйн дээд боловсралтай 3-аас доошгүй жил мэргэжлээр ажилласан Монгол улсын 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно гэж заасан. Үндсэн хууль шүүхийн тухай хууль заасан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах эсвэл хүсэлтээр чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно хэмээн заасан байдаг юм а. За ингэхтэр зэрэг энэ жилийн одоо үндсэн хуулийн 23 жилээр бид нар бас нэлээд том одоо зөвлөгөө хийх юм зорилготой байгаа гэж ингээл ойлгож байгаа. Тэгтэр зэрэг энэ төрийн одоо их хурлын дараага одоо удирдлагууд бас бидний үгийг сонсоосоо гэж ингэж босч байна. За ингээд энэ нэвтрүүлэг бас энэ ой болоход одоо ойролцоо үед одоо нэвтрэгдэх юм байлгүй. Тэгээд одоо хамт одоо үндсэн хууль баталж байсан нөхдүүд Монголын бүх ард түмэндөө энэ үндсэн хууль, шинэ үндсэн хууль батлагдсны ой баярын мэндийг хүргье. За юуны төрөнд одоо ардчилсан үндсэн хууль маань батлагдаад 22 жил боллоо. За тэгээд бид хоёрын ярилцлагууд тамгын газар одоо ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбоо хамтраад үндсэн хуулиа одоо бүлэг-бүлгээр нь сурталчилсан ажлын хамгийн сүүлчийн бүлэг тэгээд оны төгсгөл болж байна.
энэ ялдамд одоо юуны төрөнд энэ ажил хамтар зохиосон тамгын газрын хамт олон та бүхэнд одоо холбооныхоо өмнөөс талархал илэрхийлье. За нөгөө талаасаа одоо энд идэвхтэй оролцсон бүх одоо манай үндсэн хууль тогтоогчдод талархал илэрхийлье. За оны төгсгөл болж байгаа бас энэ ялдамд мөн одоо улс их орны маань тусгаар тогтнолыг тунгагласны ой болох гэж байгаа энэ мөчид бүх хүмүүст одоо ойн шинэ оны мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхан бохныг хүсэн өрөөё. За тэгээд одоо бидний хамтарсан ажил бол бас үр дүнтэй болж иргэдийн маань ойлголц, үндсэн хуулийнхаа тухай ойлголц ихээхэн гүнзгийрлээ. Тэгээд иргэд энийг улам гүнзгийрэн судалж үндсэн хуулиа цааш нь хэрэгжүүлэх, дагаж мөрдөд одоо агц олсон байхаа гэж бодож байна. За манай холбооны хувьд бол та бүхэнтэйгээ хамтраад ирэх жилээс энэ сурталчлах ажлаа бол улам гүнзгийрүүлж бүлгээр нэг бүлгийг дотор нь задлж өшөө одоо энэ хуулийг боловсруулсан хүмүүсийг оролцуулж, эрдэмтэн мэрэгдийг оролцуулж, бас явцад гарч байгаа алдаа дутагдлын талаар нь сурталчилсан ярилцлага болгох нь зүйтэй юм аа гэж бодож байгаа. За тэгээ өнөөдрийн ярилцлагын энэ хэсгүүл төрийн байгууллагын 4 хэсэг. Улсын хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулан бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн сүүлчийн дугаар үзэгч танд хүрлээ. Анхаарлаа хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа. Улсын хурлын хамгийн газар ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран үндсэн хуулийн бүлэг тус бүрийг тайлбарласан 8 дугаарыг бэлтгэн та бүхний сонирт хүрлээ. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгээс үндсэн хуулийн талаарх ойлголт мэдээллийг авсан гэдэгт итгэж байна. Анхаарлаа хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.